Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр хүслэгдүүдийг хэрхэн гарч ирлэх талаар заах болно. Та ажил сегментийн нэгдээд шинэ мэдээлэлээ цаг алдахгүй хүлээж аваарай. За эхлээд доорх хүслэгдүүдийг жишээ болгож үүсгэсэн байгаа. Тэгээд эдгээр хүслэгдүүд дээр болохоор хэрхэн гарчиг оруулахыг одоо заах болно. За эхлээд хүслэгтээ сонгох чинь. За тэгээд энэ reference гэсэн хэсгийнх нь insert caption хэсгээр дарна. За тэгэнгүүт хэрхэн гарч эхлэх вэ гэсэн тохиргоонууд нь гарч ирнэ. За энэ дээр нь болохоор шинээр level үсгээд хүснэгт ч юм уу. Тэгэнгүүт гарчгийнх нь эхлэл нь бүгдээрээ хүснэгт гээд тоогоор нь дараалаад явдаг болно. За энэ нь болохоор тухайн гарчныхын тайлбар мөн гэсэн. Жишээлбэл ийм байдалтай орж ирнэ гэсэн. Тэгээд эднийхийг нь болохоор байршил фонт эдрийг нь болохоор та өөрөө өөрчлөх боломжтой. Харин дараачих дээр нь болохоор бас адилхан insert caption гээд тэнгуү шууд автоматар хүснэгт 2 болсон байгаа. За иймэрхүү байдлаар шууд гарчгуудыг хийгээд явах боломжтой гэсэн үг. За мөн энэс гадна дунд нь ямар нэгэн тейбл нэмэгдээд үүн дээр шинэ caption оруулсангууд автоматар шууд дараачих хүснэгтнийхэн тооныг өөрчлөлтөд явдаг ийм давуу талтай байгаа. За мөн хэрхэн ямар байдлаар тухайн хүснэгтийг тоолж явахыг мөртлөө өөрхөн хүснээрээ өөрчлөх бас боломжтой. Саяныхаар болохоор тоо биш латин үсгээр тоолдог болгосон байгаа. Үүнийг ашиглаад та хүснэгтийн дистаралыг гараараа нэг болон оруулахгүйгээр нэг л удаа оруулсан байхад тоог нь олон засах болж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Манай IT сегментээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Танд ямар нэгэн асуух зүйл гарвал бидэнд хандаарай.